За баярлалаа. За өнөөдөр байгаль орчны хөгжил, байгаль орчныгоо хөгжил аюул жуулчлалын сайд нэр дэвшиж байгаа Бацрэг гишүүнийг дэмжиж байна. Хийх олон зүйл байгаа. Ер нь бол энэ засгийн газрын үед хийх ажил өнөөдөр биш нэлээд эрт эхлэх байсан юм аа. Харамсалтай нь одоо сургууль соёл эхэлсэний дараа нэлээд удаа хүлээлээ л дээ. Газар тариалангийн асуудал, үс хадлан тэжээлийн асуудал гээд хийх ажил их байсан. Гэхдээ одоо ямар ч байсан тодорхой хэмжээгээр орооч байгаа ч гэсэн энэ ажлыг бол эрчимтэй үргэлжлүүлж явуулах ёстой. Ер нь бол ерөнхий сайд бүрэн эрхийн хугацаанд ирэхээр бол цаашдаа энэ засгийн газрыг эртхэн байгуулах ёстойс одоо энэ засгийн газрыг дараа 20 моргийн төрхс асуудал байхгүй бол ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал учраас энийг хурдан хэрэгжүүлэх явах ёстой байх гэж бодож байна. За ер нь шинжлэх засгийн газрын үед сайхан бэлэг сайд бид хамтарч ажиллаж байсан, хэрхэн ажиллаж байсныг та өөрөө мэднэ. Өдөрт 16 цаг ажиллана гэж гарын үсэг зурцгааж байсан. Хагас өдөр ажиллаж, хагас өдөр засгийн газар хуралдана гэж сурж байсан. Одоо энэ засгийн газрын үед бол бүтэн сая өдөр ажиллах ёстой. 16 биш 18 цаг ажиллах ёстой. Улс орны өнөөдрийн нөхцөл байдал ийм байгаа үед бол энэ одоо ажлаа эрчимжүүл сайн ажиллах ёстой гэдгийг хэлмээр байна. За манай нөхдүүд энэ оюутлогоо гэрээ хэлцээрийн талаар яриад байгаа маа. Энэ оюутлогоог нь ярмааргүй байсан. Гэхдээ бүлгийн шийдвэр гараад бүлгээс томилогдож байгаа сайдуудаа энэ оюутлогоо гэрээ хэлцээрийг сайжруулж ажиллах ёстой гэж. Та бид хамтарсан засгийн газартай хамтарч ажиллаж байхдаа оюутлогоо гэрээ хэлцээрийг та хэрэглэх газрын дарга би шадар сайд байж байгаа үед 3 сайдын бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг байгуулад нийт одоо зөрчил нь 3.2 тэрбум доллар юм шүү дээ. Тэр хэлцээрийг явуулах зас сайжруулах асуудал дээр нэлээд олон ажлыг хамтарч хийж ирсэн. Харамсалтай нь энэ төгсгөлийн ажлыг бүрэн гүйцэд хийх ёстой гэдэг байр суурьтай байсан. Энийг бол зөвхөн улаан тэрвш тав гэдэг юм уу хэдэн хүн хийлээд байгаа юм биш. 24 хүний бүрэлдэхүүнтэй мэрэгжлийн ажлын хэсэг гарч ажиллаад түүний дотор оюутлогоо компани дэд захирал бас ажилтан ажиллаж энэ зөрчлийг өөрөө хүлийн зөвшөөрсөн шүү дээ. Энийг бол сайжруулж ажиллаач гэж хэлээд байгаа болохоос энэ дээр ямар нэгэн улс төр хийсэн юм уу одоо тийм байхгүй. Тийм учраас энэ өөрөө ёстой зүүн асуудал. Энэ өөрөө үнэт зүйл. Энэ өөрөө Монгол улсын эрх ашгүй үгүй юу гэдэг асуудлыг би хүндэд тавьсан юм л да. Тэрийг нямдарч гүшүүн хүндэж яриад байх шүү. Тийм учраас энийг сайжруулах хэрэгтэй. За Бацрэг даргын хувьд бол энэ оюутлогоотой холбогдуулаад оюутлогоо бүтээн байгуулалт оюутлогоо дээр энэ байгаль орчны чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй. Эрдэнэ хотыг байгуулахад, Эрдэнэ үйлдвэрийг байгуулах жахад бол бид хот байгуулж исэн бол оюутлогоо эргэн тойронд бол кемпийг л байгуулж байгаа. Кемп. Өмнө гавийн ард иргэд бол хот гэж ярихгүй оюутлогоо эргэн тойрны хүмүүс бол кемп, гэр, сэндвичээр юм барьж чадсан шүү дээ. Оюутлогоо эргэн тойрны асуудал дээр манай Бацрэг сайд бол онцгойлон анхаарах байх гэж бодож байна. За төгсгөлд нь хэлэхэд энэ цэвэрлэх байгууламжийн асуудлыг дахин яриад байгаа юм. Энэ Улаанбаатар хоттой холбоотой асуудал. Үнэхээр үндсэн чиг үүргийн яам гэж байгуулсан юм бол үндсэн чиг үүргийн яам өөрөө нь Улаанбаатар хотын удирдлагуудыг уулзаж Улаанбаатар хоттойгоо хамтраад одоо манай Бацрэг сайдын анхны хийх ажил бол Улаанбаатарчин утаанаас салдгүй. Одоо үнэрээс нь салгуулаад үнэр нь нэмэгдээд байгаа. Энийг зөвхөн байгаль орчны сайд ангаараа хийхгүй. Энийг Улаанбаатар хоттой хамтарч хийх ёстой. Ерөнхий сайд бол энэ Улаанбаатарынхаа энэ үнэр тарнырын асуудал одоо ингээд утааны асуудал эхлэн утааныхаа одоо асуудлаар бол онцгойлон ажиллаж ажлаа ийм чиглэлээр эхлээрэй гэж одоо зөвлөж байна.